Сочи хотын Морская звезда дельфинарын дэргэдэх дельфиний эмчилгээний төв нь 10 орчим жилийн турш том хүн хүүхдийг хүлээн авч дельфинтэй хосолсон эмчилгээг жилийн 4 улиралд явуулж байна. Оросын холбооны улсын олон гэр бүлүүд хүүхдүүдийнхэн анхны үгийг сонсон анхны алхмыг харцгаасан. Дельфиний хүний биеийг эрүүлжүүлэх нөлөөлөл олон нотолгоогоор хүлээн зөвшөөрөгдөжээ. Энэ төв нь байрлах буудал, өдрийн 3 хоол, дельфиний эмчилгээ, массаж, морь унуулан эмчилэх, урлагаар дамжин эмчилэх гэх мэт үйлчилгээд үзүүлдэг. Дельфин эмчилгээнд хамрагдаж үр дүн үзүүлж байгаа өвчин бэрхшээлүүд, оюун санаа хэл ярианы хөгжлийн хомсдол, аутизм, тархи нугасны саа, тархины үйл ажиллагааны алдагдал, гэмтлийн дараах сэтгэл санааны хямрал, мэдрэлийн ба удамшлын өөрчлөлт, мэдрэлийн гаралтай дүлээрэлт, шээс задгарах, айх, хамрагдаж болохгүй өвчин бэрхшээлүүд, татаж ундаг, хурц халдварт өвчин, арьсны ба зүрх судасны өвчин, холоорын болон загасны харшил, хавдрын өвчин, шизофрен. Хүүхэд дельфинтэй харилцснаар өөртөө болон эргэн тойрны хүмүүс дэлхийн ертөнцид хандах хандлагыг нь өөрчилдөг. Тархины бүтэц болон бие организмыг бүхэлд нь идэвхжүүлнэ. Миний нэрийг Ирина гэдэг охин Аленагийн хамт Морская звезданд иргэдэх дельфиний эмчилгээнд орж байна. Энэ жил бид 3 дахь удаага ирлээ. Охин маань мэдрэлийн саатал хэл ярианы гажуудалтай хүүхэд. Эхний эмчилгээний дараа л охины маань биеийн байдал илт сайжирч, идэвхтэй, орчин тойрны их сонирхдог, бас их амгалан тайван болсон. Дельфиний эмчилгээний дараа 1 жилийн дотор цагаан толгойн өсгөнүүдээ бүгдийг нь сурсан. Миний бодлоор дельфиний эмчилгээ Аленад маш том дүлхэц болсон. Сониуч, хүсэл эрмэлзэлтэй болсон. Уншиж сурсан, одоо л ном уншдаг. Эмчилгээ болгоно маш том дүлхэц болж байгаа. Цаашдын оюун ухааны хөгжил нь хурдан болж байгаа юм шиг л бидэнд санагдаж байгаа. Бид дельфиний эмчилгээнд 2 дахь удаага ирж байна. Бидэнд маш их таалагдж байгаа. Эхний курс эмчилгээний дараа л хүүхдийн байдал сайжирч үр дүн нь мэдэгдсэн. Сайн талыг нь дурдвал хүүхэд маань илүү тайван, эргцүүлэн бодох чадвар нь нэмэгдэж, ой тогтоолт нь сайжирсан. Бидэнд маш их таалагдж байгаа. Ялангуяа группээр хичээл орох нь таалагддаг. Учир нь хүүхэд ээжтэйгээ усан санд орж байгаа болохоор айхгүй, өөр бусад хүүхдүүдтэй хамт хичээлж харилцдаг. Зочид буудлын таалагддаг. Лазер хэсэгт амрахад үнэхээр таатай байдаг. Бид дахиад 1 бус удаа ирнэ гэж бодож байгаа. Сайн байна уу? Миний нэрийг Вадим гэдэг. Бид нар 8 дахь удаага ирж байна. 2012 оноос л охинтойгоо хамт ирж байгаа. Охин маань аутизмтай юм л да. Бид хагас жил болоод л дельфиний эмчилгээнд ирэхийг хичээдэг. Энэ эмчилгээ охинд маань баяр хөөр өгдөг. Тэр илүү тайван, нойронд сайн болсон. Биеийнх нь ерөнхий байдал, булчингийн ажиллагаа сайжирч, их нийтж, нээлттэй болсон. Охин маань энд ирэхээр их баярлдаг. 3 дахь хичээл дээр байхаа өөрөө дельфинтэй хамт сэлдэг болсон. Та бүхэн ч гэсэн ирээрэй. Бид нар 2 дахь удаага дельфиний эмчилгээнд ирж байна. Гарч байгаа үр дүнгүүдэд сэтгэл хангалуун байгаа. Анх удаага ирэхэд Ваняд 3 дахь эмчилгээний дараа л мэдэгдэхүйц үр дүн гарсан. Ой тогтоолт, дүрслэн бодох чадвар нь сайжирсан. Бид дельфиний эмчилгээний дасгалжуулагч багш болон хамт олонд нь маш их баярлаж байна. Дараа олон дахин ирнэ гэж найдаж байна. Бид Башкирийн Тумайс хотоос ирсэн. Яагаад бид ирсэн гэвэл хүү маань аутизмын өвчтөй юм л да. Бид маш олон эмнэлэгт хандсан боловч ямар ч үр дүн гараагүй. Өдөр ирэх тусам хүү маань бидэнтэй ярихгүй, харилцаан болж байлаа. Харин дельфиний эмчилгээний дараа үр дүн гарч хүү маань ярьж, илүү тайван болж, шүн бүх унтдаг болсон. Яг юу гэх мэдэхгүй л байна л да. Зүгээр л тэр их өөрчлөгдсөн. Дельфинтэй энэ эмчилгээнд маш их талархаж байна. Зүгээр л яг л ид шидий мэт.
Дэлфиний эмчилгээний төв маань 2008 оноос ажиллаж эхэлсэн гэхээр бид 10 жилийн турш энэ ажлыг хийж байна. Басай маань дэлфиний эмчилгээний зориулалтаар баригдсан учраас би төв дулаан жилийн турш ус нь 24-өөс 26 градусын дулаантай өвөл шалнаас халдаг. Энд хүүхдийн 5 дахьтай эмчлэх нөхцөлийг бий болгосон. Нэг бассейн нь метр 20, хоёр дахь бассейн метр 40 гүнтэй. Эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ хамт усанд орж хүүхдтэйгээ хамт дэлфинтэй харилцах боломжтой. Энэ нь эмчилгээг илүү үр дүнтэй болгодог. Учир нь хүүхдүүд зөвхөн сэлэх биш, дэлфинийг тэрвэрж, биед нь хүрч шууд харьцаж харилцаа үүсгэдэг. Тэд хамтдаа зөвхөн сэлдэггүй, өөрөөр хэлбэл янз бүрийн насны, янз бүрийн онцтой хүүхдүүд ирдэг болохоор тухайн хүүхдийн оншинд тохирсон төрөл бүрийн олон дасгалуудыг хийнэ. Хүүхдүүд өөр өвчний онцтой, өөр насны янз бүр л ирдэг. 2008 оноос хойш бид маш олон хүүхдүүдтэй ажилласан. Тэд манайд хид дахин ирдэг. Тэд бидний нүдэн дээр өсөн том болж царайлаг, насанд хүрсэн, мөн мэдээж анх ирж байснаас эрүүл, ухаалаг, аж аргалтай болдог. Учир нь тэд манай гайхалтай амьтадтай харилцаж, тэднийг хайрлаж, өөр өөрсдийн хайртай амьтадтай ирдэг. Зарим хүүхдүүд цагаан дэлфинд хайртай байхад зарим нь хар дэлфинд хайртай болдог. Тэдэнтэйгээ дахин уулзахдаа маш баяртай байдаг. Дэлфиний эмчилгээний төвийн мэрэгжлийн хамт олон та бүхнийг хүлээж авахдаа маш их баяртай байх болно. Монгол улс дахь манай төлөөлөгч Benz компани Хаяг Улаанбаатар хот Баянзүрх дүрэг 1-р хороо Royal Castle Town 101-р байрны 201 дот